аймгийн нийгмийн эдийн засгийн байдал 2025 оны эхний 2 сарын байдал. Хөдөлмөр эрхлэл. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 2 сарын мэдээгээр нийт 48 хүн шинэ ажлын байранд зуршлагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 хүнээр өссөн байна. Ажилд зуурчилсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл 15-аас 24 насны 3 хүн, 25-аас 34 насны 11 хүн, 35-аас 44 насны 18 хүн, 45-аас 54 насны 12 хүн, 55-аас 59 насны 3 хүн, 60 болон түүнээс дээш насны 1 хүн зуршлагдсан байна. Ажлын байранд зуршлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагааны салбарт 31 хүн буюу 64.6%, боловсролын салбарт 6 хүн буюу 12.5%, удирдлагын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт 3 хүн буюу 6.3%, хүний эрүүл мэнд нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 2 хүн буюу 4.2%, бусад салбарт 6 хүн буюу 12.5%-аар зуршлагджээ. 2025 оны 2 сарын байдлаар аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар бүртгэлтэй ажил хайж байгаа 105 хүн бүртгэгдсэн нь өмнөх сараас 72 хүнээр буурсан байна. Нийт бүртгэлтэй ажил хайгч иргэдийн 54.3% буюу 90 эмэгтэйчүүд байна. Тус аймгийн хувьд хөдөлмөрийн насны 10,000 хүнд ногдох бүртгэлтэй ажил хайгч иргэдийн тоо 32 байна. Ажил хайгч иргэдийн 29.5%-ийг бүрэн дунд боловсролтой иргэд, 22.9%-ийг суур боловсролтой иргэд, 10.5%-ийг бага боловсролтой иргэд, 13.4%-ийг техникийн болон мэргэжлийн боловсролтой иргэд, 22.9%-ийг дээд боловсролтой иргэд бүртгүүлж байна. Нийгмийн даатгал. Аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний 2 сарын байдлаар 19.5 тэрбум төгрөг, зарлага 14.5 тэрбум төгрөг болж өмнөх оны үеэс орлого 7.1 тэрбум төгрөгөөр буюу 57.3%-аар, зарлага 3.2 тэрбум төгрөг буюу 28.3%-аар тус өссөн байна. Нийгмийн даатгалын тээврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 2025 оны эхний 2 сарын байдлаар 8,571 болж өмнөх оны үеэс 197 буюу 2.4% хүнээр нэмэгдсэн байна. Эрүүл мэнд. 2025 оны эхний 2 сарын байдлаар 76 их төрсөн ба нийт 76 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны үеэс 21.6%-аар буюу 21 төрөлтөөр буурсан байна. Халдвар түвшнээр өвчлөгчид 2025 оны эхний 2 сарын байдлаар 37 болж өмнөх оны үетэй ижил түвшинд байна. Гамшиг осол галт төмөрийн мэдээ. Аймгийн онцгой байдлын газраас ирсэн мэдээгээр 2025 оны эхний 2 сарын байдлаар аюулт үзэгдэл ослын 7 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс объектын галт төмөрийн дуудлага 4 удаа, төөрсөн сургаггүй болсон хүн малын ус халдвар төвчин, газар хөдлөлт, тус бүр 1 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өмнөх оны үетэй харьцуулахад 27 буюу 70.4%-ийн дуудлагаар буурсан үзүүлэлттэй байна. 2025 оны эхний 2 сарын байдлаар аварсан хөрөнгийн хэмжээ 817 сая төгрөг, хохирлын хэмжээ 53.9 сая төгрөг болж өмнөх оны үеэс аварсан хөрөнгийн хэмжээ 24.4%-аар, хохирлын хэмжээ 63.3%-аар тус өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг. 2025 оны 2 сарын байдлаар улсын хэмжээнд 10,194 гэмт хэрэг бүртгэгдсэний 75 нь Дундгов аймагт бүртгэгдэж өмнөх оноос 41 буюу 2.2 дахин хэрэгээр өссөн байна. Нийт гэмт хэргийн 23 буюу 30.7% нь согтуугаар үйлдэгдсэн, 8 буюу 10.7% нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн, 2 буюу 2.7% нь бүлэглэн гүйцэтгэсэн хэрэг байна. Эмэгтэй хүн оролцсон, хүүхэд оролцсон, цахим морчинд үйлдэгдсэн гэмт хэрэг гараагүй байна. Гэмт хэргийн улмаас 63 хүн хохирч, 30 хүн гэмтэж, 1 хүн нас орсон байна. Өмнөх оны үетэй харьцуулбал гэмт хэргийн улмаас хохирсон хүний тоо 32, 2 дахин хүнээр, гэмтсэн хүний тоо 12 буюу 66.6 хүнээр, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 1 хүнээр өссөн байна. Зөрчил гаргасан 3275 иргэнийг 220.5 сая төгрөгөөр торгосон байна. Үүнээс тээвэр хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй адил, ашиглалтын журмын эсрэг хэрэгээр 54 хүнийг торгон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах, 10 хүнд баривчлах,
8 хүнд цаазлах шийтгэл тус тус ногдуулсан байна. Нийт 49 хүн эвгүүлжүүлэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 2 буюу 28.6 хүнээр өссөн байна. Мөнгө зээл. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 287.6 тэрбум төгрөг болж өмнөх үеийн үеэс 94.7, 49.1% тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл 2.1 тэрбум төгрөг болж өмнөх оны үеэс 1.5 буюу 35.2% тэрбум төгрөгөөр өссөн байна. Төсөв. 2025 оны эхний 2 сарын байдлаар тусламжийн орлогыг оруулан тооцсноор аймгийн хэмжээний нийт орлого ба тусламж 18.3 тэрбум төгрөг болж төлөвлөгөөний биелэл 127.8%-тай байна. 2025 оны эхний 2 сарын байдлаар орон нутгийн төсвийн байгууллагын зарлагын нийт дүн 11.3 тэрбум төгрөг болж өмнөх оны үетэй харьцуулбал 33.6%-аар өссөн байна. Хэрэглээний үнийн индекс. Тус аймагт 2025 оны эхний 2 сарын байдлаар хэрэглээний бараа үйлчилгээний өмнөх оны үетэй харьцуулахад 6.6%-аар өсжээ. Хэрэглээний бараа үйлчилгээний үн 6.6%-аар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үн дүнгээрээ 9.4%-аар, согтууруулах ундаа тамхи мансууруулах бодис дүнгээрээ 2.2%-аар, хувцас бүс бараа гутлын бүлгийн үн дүнгээрээ 4.8%-аар, орон сууц, ус, цахилгаан, хийм болон бусад түлш бүлгийн үн дүнгээрээ 16.3%-аар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үн дүнгээрээ 4.1%-аар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлэг дүнгээрээ 2.7%-аар, амрал чөлөө цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үн дүнгээрээ 4.4%-аар тус тус өссөн байна. 2025 оны эхний 2 сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны 12 сартай харьцуулснаар 2.5%-аар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлэг 6.1%-аар, согтууруулах ундаа тамхи мансууруулах бодис 1.5%-аар, хувцас бүс бараа гутлын бүлэг 1.4% өссөн, орон сууц, ус, цахилгаан, хийм болон бусад түлшний бүлэг 1.5%-аар өссөн, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлэг 2.8%, эм тариа, эмчилгээний бүлэг 1.5%-аар өссөн нь нөлөөлсөн байна. Аж үйлдвэр. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 2025 оны эхний 2 сарын байдлаар 6.1 тэрбум төгрөг болж өмнөх оны үеэс 16.6%-аар буурчээ. Энэхүү бууралтад уул уурхай олборлох салбар 33.6%, боловсруулах салбарын үйлдвэрлэл 7.6%-аар тус тус буурсан нь гол нь нөлөөлсөн.